Хотел хэмээх нэгэн гэрийн ам бол багцсан та бид хогоо хашаанаасаа гаргаж хаяхгүй. Угаацаа гудамжинд тасахгүй байж гимэн цэвэр цэмцгэр сууж аж төрөх билээ. Гэтэл өнөөдөр энэ байдал бүр эсэргээрээ бүр уруугаараа байгаа хин хөнгөө мэднэ. Хотын хог цэвэрлээ, тээвэрлэлийн ажилд хүн хүч машин техник хангалттай гаргаж гимэн сайн нэг жаахан хогноосоо салгаад хүрэх юм. Гэтэл өнөөдрийн энэ байдал хогоор мөнгө угаах арга болоод байгаа билээ. Хогоор мөнгө угаад сонгуулийн шоу хийх болсон тул энэ байдлыг таслан зогсоохыг хүсэж дараах мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд хүргэсэн юм а. Иргэдээс 2500 төгрөг авч байгаа. Айл өрөхөөс. Тэр мөнгө авчаад хогоо тээвэрлэхгүй хур хог гэж нэг юм үүсгэчээд хаягдмал хог бий болгочоод хотоос дүүргээс засаг даргын нөөц хөргөнөөс гэж ярьж байгаа. Скватер дүүрэг төр бол сая 10 сая, 20 сая, 30 сая гэж бараг 50 сая төгрөг гарцсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр нөгөө 2500 төгрөгтэй хогоо тээвэрлэхгүй хог бий болгочоод дээр нь улсын зардлаас мөнгө гаргаад байна гэдгийг хэлээд байгаа байхгүй юу. Одоо сонгой хайртан дүүргэхэд чинь цагаан сарын өмнө 135 сая төгрөг өгчээд байна. Хог тээвэрлэхэд. Тэгтэл энэ 135 сая төгрөгөө бол одоо хог тээвэрлэхгүй. 4 сард одоо энэ 20 тэрбумын үнэтэй нэг баахан машин орж ирэх гэдэг шүү дээ. 20 тэрбумаар. Энэ машинаар тэр 135 сая төгрөг хов тээвэрлэж сонгуулийн шоу хийх гэдэг байгаа байхгүй. 4 сар. Энийг яагаад хэлж байгаа нөхөр битээ ийм сонгуулийн шоу хийгээч. Дүүргэн ч вэ, хотон ч вэ те. Зөөх өстө 2500 төгрөгөөр бол тэр иргэдийн хогийг гүйц зөрүүлжэл гэдгийг хэлээд байгаа байхгүй. Сонгой хайртан дүүрэгт одоо яг цагаан сарын өмнө хог тэр одоо хурог гэж яриад байгаа. Бий болцоо хогийг тээвэрлэхгүй гэж байгаа байхгүй. Тээвэрлэнэ тэр 135 сая төгрөг. Тэгээ ингээд давхар мөнгө гаргаад байгааг л илчлэх хэрэгтэй байхгүй. Хэрвээ 2500 төгрөг нь хүрдгүй юм бол иргэдээ 3000 ч юм уу 3500 болгоод энэ хоггүй болох юм бол бий байгаа байхгүй. Сая гаруй хүн амтаа нийслэлд өнөөдөр 180 гаруй хог тээврийн машин үйлчилдэг гэсэн тоо байдаг. Эдгээрийн бараг 150 орчмын гэр хороолол болон байрны айлуудын хогийг тээвэрлэдэг. Харин үлдсэн 30 гаруй машин нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажил дайшлагддаг байна. Түүгээрч холбогдох газраас хотын 152 хороо бараг бүгд хог тээвэрлэх машинтай гэдэгч гэр хорооллын айлуудын хогийг 2-3 сар болж иж нэг ачдаг их гомдол иргэдийн зүгээс огт тасардаггүй. Ялангуяа өвлийн үйлрэлд үнс их гардаг. Иргэд хороо руугаа яваад хогоо ирж авахгүй байгаа тухай тодруулах боловч харьяа тогтчилт үйлчилгээний компаниас хогны машин царайчилдаг, машин хүрэлцэхгүй гэх мэт олон шалтгаан зовлонд очдог. Одоо хуваарсан машинууд энд байж байна. Одоо энэ машинууд өнөөдөр үйл ажиллагаанд явж гэнэ үү? Явахгүй байна. Эний ихэнх нь байхгүй болсон. Аваад дөнгөж паркта орч чадахгүйгээр зарим машинууд нэвтэрч ирсэн. Өнөөдөр 25 сая төгрөгийн үнэтэй энэ машины үйлдвэр нь байхгүй болсон. Энэ Моннис гэдэг компани оруулж ирсэн компани. 9 тэрбум төгрөг оржсон. Та нар боддоо 25-ыг 72-оор үржүүлээд ойролцоогоор 1.8 тэрбум төгрөг болж байгаа. Үлдсэн мөнгө нь байхгүй. Бас л шоу бодод алгасан. Дараа нь юу болсон? Одоо 20 тэрбум төгрөгийг одоо юу авах гээд машин авах гээд юу ачаал шүү дээ. Ойролцоо нэг машин 100 сая төгрөгийн үнэтэй болж байгаа ч 200 машин. Энэ 200 машины асуудал яриад 200 машиныг одоо Монгол Ардын хосууд намын за юу сонгуулийн сурталчилгаан дээр юм байсан. Хороо болгоныг хогны машинтай болгоно гэсэн сонгуулийн сурталчилгаанд байсан. Та бүхэн сайн сонсож байгаа. Өнөөдөр энэ сонгуулийн сурталчилгаагаа бас хийх гэж байна. Нэгд, хоёрд энэ машиныг яг энэ 100 сая төгрөгийн үнэтэй машиныг ажлын хувийн хөгжлийн компани одоо энд уурж ирж байгаа бол юу Улаанбаатар шинжлэх компани хамгийн сайн 5 жилийн хугацаанд баталгаатай явах ийм машин оруулж би 30 сая төгрөг оруулж ирэхэд та битгий тэнд ороорой гэж ярьж ирсэн юм л дээ. Энэ байж болохгүй шүү дээ. Өнөөдөр энэ хувийн хөгжлийн компаниудыг яаж зориуд зохиомжлоор засаг дарганууд дампууруулж байгаа. Мөнгөний өгөхгүй, цалингийн өгөхгүй. За миний мэдгээр Баянгол дүүрэгт 2 компани дампуурсан байгаа. Нэг нь 36 сая, нэг нь 40 сая төгрөгийг авцаатаа гэж хоёулаа дампуурсан байгаа. Одоо Сүхбаатар дүүрэг дээр Улаанбаатар шинжлэх компани дампуурын ирмэгтэр бас зарлцсан сууж байгаа.
Яагаад вэ? Тээвэрсэн хогийг мөнгөний өгдөггүй юм. Хог хэмээх нэрийдлэр мөнгө угаах луйвар хийхээ болохыг шаардаж хотын даргад шаардлага хургуулахаар болсон байна. Энэхүү шаардлагад сонгуулийн сурчлагаа болсон 200 машин буюу 20 тэрбум төгрөгийг яалтад зогсоож тендерийг цуцлахыг шаардаж буй бөгөөд дүүргүүдийн тогтчил үйлчилгээний компаниудад санхүүгийн шалгалтуудыг хийж татан буулгах асуудлыг шийдвэрлэх зэрэг мөн түүнчлэн 2009 онд оруулж ирсэн ажлын гүйцэтгэл 9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг олон нийтэд ил болгохыг шаардаад байгаа юм байна. Дээрх шаардлагыг 20 дугаар сарын 17-нд бичгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслэр өгөхийг шаардаж байгаа илэрхийлсэн юм а.